Дараагийн мэдээ Монголын бичил жижиг дунд үйлдвэрлэгчид ногоон үйлдвэрлэлийн шинэ тогтолцоон шилжиж байна. 2022-оос 2025 онд хэрэгжиж байгаа эдийн засгийн ногоон шилжилт төслийн хүрээнд Монголын зах зээлд анх удаа бизнесийн үйл ажиллагаа болон бүтээгдэхүүний тогтвортой байдлын үнэлгээг нэвтрүүлж, хүнсний салбарын бичил, жижиг дунд үйлдвэрлэгчдийн ногоон шилжилтийг үнэлэх шинэ аргачлалыг бий болгожээ. Европын албаны Switch Asia хөтөлбөрийн санхүүжилттэй эдийн засгийн ногоон шилжилт төслийн хүрээнд хүнсний салбарын тогтвортой ногоон шилжилт арга хэмжээг өнөөдөр зохион байгууллаа. Эдгээр 22 компанийн хувьд бизнесийн үйл ажиллагаа болон бүтээгдэхүүний тогтвортой байдлын үнэлгээний ногоон гэрчилгээ бол энгийн тэмдэг биш юм а. Харин компани дотоод удирдлагаас эхлээд өдөр тутмын ажиллагаа, байгаль орчны хяналт, бүтээгдэхүүнээ ил тод мөрдөх чадвар хүртэл бодит өөрчлөлт бий болсныг харуулж байна. За эцсийн шатанд бол ингээ 23 бизнес эрхлэгчид маань шалгараад тэгээд энэ зөвлөх үйлчлэгийг бол үн төлбөрөөр авсан байгаа. За энэ зөвлөх үйлчлэгийн явснаар бол эдгээр бизнес эрхлэгчид маань бол байгаль орчинд ээлтэй, мөн одоо нийгэмд ээлтэй, мөн одоо тэрнээсээ гадна үр ашигтай ажиллах. Цаашлаад бол одоо энэ бонд суурилсан хөнгөлтэй зээл тусламжт хамрагдах гэх мэтлээ маш олон давуу талуудыг бол эдгээр бизнес эрхлэгчид бол авч байгаа. За Монгол улс Парисын хэлтсээрийн гэрээний орсны дагуу хөлөмжийн ялгуурлыг 2035 гэхэд 30.3%-аар бууруулах дамналт өгсөн байдаг. Энэ хүрээнд арилжааны банкны сектор болон банк санхүүгийн байгууллагууд үндэсний замын зургийг, тогтвортой санхүүжилтийн замын зургийг батлуулаад үүн дээр зээлийн багцынхаа 10% ногоон, за банк санхүүгийн салбар зээлийн багцынхаа 5% ногоон дээр тавина гэсэн амлалтыг өгсөн. За энэ хүрээнд тос холбоо одоо эдгээрийг энэ санааг түүчилэн анлайлж өнөөдөр Монгол улсад зөвхөн хүнсний салбарын одоо MRV-ийн тогтолцоог анх удаага нээж байна. Арга хэмжээний үеэр бизнесийн үйл ажиллагаа болон бүтээгдэхүүний тогтвортой байдлын үнэлгээг шалгуур үзүүлэлтийн дагуу хөндлөнгийн аудитор орсон 22 аж ахуйн нэгжийн үр дүнг танилцуулж, мөн бизнесүүдийн тогтвортой ногоон шилжилтийн бодлогын зохицуулалт, санхүүжилтийн дэмжлэг болон салбарын боломж, сорилтын хүрээнд хилэлцсэн илтгэлүүд, панел хэлэлцүүлгүүдийг зохион байгууллаа.